Бүгд л хэцүүлээ. Нэг. Тийм гоё ирж шүү. Сайн байна уу? TCL брэнд хамгийн сүүлийн челленжээр Сэлвида балетын сургууль дээр ирсэн байна. Өнөөдөр манай TCL брэндийн бүх брэнд амбассадорууд нэг дор цугласан байна. За өмнөх челленжүүдээрээ бид бүхэн тамирчдынхаа хүчийг сорьсон маш сонирхолтой ийм даалгавруудыг гүйцэтгэж челленжээ биелүүлсэн байгаа. За тэгвэл өнөөдөр юу их нь тодорхой байгаа хтэй бид бүхэн маш гоё гооцын ийм урлагийн орчинд орж ирсэн байна. Балетын сургууль дээр ирсэн байна. За тэгэхээр балетын багш Мөнх наран гасаасаа за өнөөдөр манай TCL брэнд амбассадорууд маань юу хийх вэ? За ямар ч байсан хүмүүст сонирхолтой байлгах үүднээс баг зэргийн техникүүдийн ер нь эрэгтэй балетчид гэх юм уу эрэгтэй бүжигчид аягүй хүсрэлт хийдэг. Тэгээ тэрийг хамгийн хөнгөн хүсрэлт болон тийм хөнгөн элементүүдийг өсрүүлж эргүүлнэ. Тэгээ ер нь бол сонирхолтой хийлэхгүй бол одоо зүгээр энгийн жирийн юм хийх юм бол нэг тийм сонирхолтой болохгүй байх гэж бодож байна. Тэгээд манай гурав бол айгүй ах уу. За манай ирчүүд маань те манай тамирчид хизээч те өөр ийм өнгө төрхөөр TCL брэнд энэ челленжээс одоо өөр зүйлээр хизээч ингэж харагдахгүй маш сонирхолтой дугаар болох нь шүү дээ те. За ямар ч сан та гуравтай амжилт хүсье. Тэгээд эхлээд нийтүүлээ сайн бие халааж агаад тэгээд эхлэе. За өнөөдөр болохоор бид нар бол нэг угаасаа шууд ингээд өсрэлт хийгээд ч юм уу иргэд эхэлдэггүй. Ямар ч сан палкн дээр үндсэн наслууд хийгээд ингээд аажмаар эхлүүлдэг. Зүгээр нэгт цаг баг байгаа. Хоёр хүмүүст хөвчлөлтэй байхын тулд хүмүүст харахад сонирхолтой байлгахын тулд одоо шууд өсрэлт эргэлт гэдэг техникүүдийг оруулаад явсан. Тэгээд миний сансныг бодоход манай гурван залуучууд маш сунгалттай юм байна. Дээрээс нь угаасаа нөгөө тамирчин хүмүүс болохоор ер нь биеийн эвсэлтэй хөдөлгөөний эвсэл гэдэг юм үнэхээр яг байд юм байна. Тэгээд сансныг бодвол маш мундаг байсан. Өнөөдрийн үед үнэхээр нэг тийм үгээр хэлхий аргагүй байлаа. Тэгээд анх удаа л ер нь яг балетын ингээд ихтгэл оролцлоо тий. Өмнө яг нэг зүгээр ингээд яг бүжгийн нэг дугуулмж ямж үтсэн. Гэтэ нэг ганц уралдаа л явсан. Тэгээд хайцсан баггүй юу. Гэтэ яг багсаг дөрв тэрнээс бас байсан гэж бодож ин. Гэтэ үнэхээр их алдлаа дундуур нь бүр ингээд нүд гүцэхгүй үйлдэлөө тий. Тэр жоох хүмүүс үнэхээр их хийлээ. Тэгээд өнөөдөр бол үнэхээр нэг тийм гоё өдрийг өнгөрөөж чадсандаа бас баяртай байна. Нэг. Хоёр. Ингээ хоёр удаа энэ дэё. За миний хувьд бол яг одоо балетын энэ урлагаар одоо хичээлж байгаа гэдэг юм ингээ анхны удаа зааланд орж ирээ шууд ингээ хичээлж үзлээ. Тэгээд маш том челленж байлаа. Бүр айгүй хэцүү байна. Одоо шууд ингээ халаал хийж эхлээл одоо хүнд гэдэг юмтэй гэдэг юм. Тамшин өмнө үед бас гайгүй өсөлтөй гэхдээ айгүй хэцүү байлаа. Тэгээд ингээ жоохон хөдлөхөд шууд ингээ цаанаас хөлс ингээ гараад гард юм байна. Ер нь бол аюу хэцүү байл. Тэгээд маш гоё сонирхолтой тийм. Урлаг гооцон мэдрэмжийг ингээ авлаа өнөөдөр. Ер нь бол ерөөс балетээр ерөөс яг хичээлэн ч гэж бодож байгаагүй ийм өдрийг ерөөс сөүлжж байгаагүй. Тэгээд өнөөдөр хичээллээд ер нь алаа ичих шүллээ шүү дээ. Багш л мэдчих та. Зөвлөө шидэд. Зөв. Зөв шүү. За нөгөө тийшээ. Баруун хөл рүүгээ. Нэг. Гэхдээ яг нэг одоо биднийхээр их тавтах чинь яг бас нэг юм хөдөлгөөний дистрал байдаг хөөхгүй. Тэгээд балет төр яг юм хөдөлгөөний дистрал байгаа гэдэг утгаараа хийчих болов гэсэн чинь үнэхээр барахгүй мэн яг. Тийшээ сексэн тавьчихсан. Намирсан яг нэг тийм. Ингээд тус. Арай л барахгүй хөдөлгөөнүүд их байл. Нэг. Хоёр. Нэг. Сайн нэг хонт нөр хөдөлгөөн дээр тэрийг бол жинхэнэ аллаа шүү дээ өгшөө. Бүгд л хэцүүлээ. Гүлээ. Хоёр. Нэг. Хоёр. Нэг. Хоёр.
За тавхан дээр ирэхгүй, үлмийн дээр ирнэ. Оо энэ амар гоё гэж шүү дээ. Нэг бодтоор бягсаа алсан. Хамгийн хэцүү падиша өсрэлт хамгийн хэцүү байлаа. Хамгийн хэцүү падиша өсрэлт хамгийн хэцүү байлаа. Аваад одоо хоошоо ав. Зүг. Nice. Яг хөө мэдээж миний тамирчин хүн те яг багасаа маш олон жил энэ бүгдийг хийж явж байгаа. Тэгээд мэдээж хурд хүч гэдэг бол ингээд олон удаагийн давтамжтай бүгдийг ингээд баг багаар ингээд олон удаа өдөр болгон ч юм уу те бүгдийг хийсээр хагаад ингээд тогтдог. Тэгээд тэрнээс илүү ингээд сайжирдаг зүйл. Тэгээд TCL брэнд нь ч гэсэн маш олон жил одоо энэ салбартаа нэлээд дээгүүрт бичигдэж явж байгаа. Тэгээд бас олон жилийн хүч хөдөлмөр хүмүүсийн ингээд судалгаанаас ингээд ямар хөө зүйл дээр алдаж чинь те тэр бүх зүйлүүдээ ингээд бүгдийг алдаа дутагдлаа олж аваад тэрнийг засварлаад цааш нь ингээд илүү шинжлээд бүр илүү төгс зүйлийг бүтээхийн төлөө явж байгаа тий. Тэр нь одоо ингээд миний хувьд бас надтай илүү их тохирж байгаад нь маш их баяртай байна. Ерөнхийдөө хүн болгонд цаашаа ингээд илүү их дэвшээд илүү их сайжрахын тулд ингээд өдрөөс өдөрт хичээж байдаг тий. За ингээд TCL брэнд нь дэлхийн хамгийн том одоо энэчийн зурагт үйлдвэрлэдэг брэнд байгаа. Тэгээд ганцхан том гэлтгүү ингээд технологийн маш өндөр дэвшилттэй. Тэрэн шиг яг бүхчүүд бол хамгийн том биетэй байгаад одоо өндөр амжилт үзүүлдэггүй. Аль хурдтай сэтгэх урам ихтэй байх те. Тэр хооронд моментаа алдахгүй байх гэл. Яг тэрэн шиг TCL брэндэд бол одоо маш олон технологиудыг Dolby Atmos те. Дуу дүрсний өндөр технологийн хөгжлөл яг тэрнгээрээ бэлэгдэж яг өнөөдөр TCL брэндтэйгээ хамтарч ажиллахад маш их таатай байдаг. Мэдээж TCL брэндтэй очиж уулзсан анх санал аваад тэгээд мэдээж хүмүүст би юу хүргэх, юуг сурталчлах вүлээ те. Тэрийг эхлээд өөрийн биеэр мэдрээд надтай энэ бүтээгдэхүүн нийцгүй юу гэдгийг эхлээд ингээд өөрийн биеэрээ туршиж үзсэн гэх юм уу. Тэгээд тэр зурагтын сүүлийн үеийн технологиуд нь те үнэхээр хурд хүчний гайхамшиг те. Тэгэхээр надад тэр нь таалагдсан. Тэгээд тийм учраас би TCL брэндтэй хамтрахыг сонгосон байгаа. За ер нь бол балет гэдэг урлаг гэхээсээ илүү балетчин болохын тулд мэдээж хар багасаа хүүхэд бэлтгэгддэг. Хамгийн багадаа гэхэд юм уу 5 6 настаас ахуулаад бэлдэж эхлээд 10 настаас мэргэжлийн сургуульд яваад тэгээд балетчин болдог байхгүй. Ер нь бол тэрнтэй адилхан. Тэгээд балетчин болсны эцэст ер нь бол тайзан дээр гарч одоо хүмүүст тэр олон жил сурсан, мэдсэн, тэгээд хүс хүч хөдөлмөр одоо шантарсан тэгээд бүх зүйлийг бэртлээ бүгдийг даваад тайзан дээр гарч ирж байгаа. Ер нь TCL брэнд болохоор одоо яг энэ талаараа надад адилхан юм шиг санагдсан байхгүй юу. Маш олон жилийн хөдөлмөр, олон хүмүүсийн хөдөлмөр шингэж одоо ингээд ийм олон өрсөлдөгч дундаас ингэж цойлж гарч ирж байгаа надад давуу талтай юм шиг санагдсан. Манайх нөгөө TCL зурагчтай. Тэгээ нөгөө нэг өөрөө мдэггүй байжгаад манайх ингээд гэртээ TCL-ийн зурагтайгаа тавьчихсан. Ер нь бол нэлээд судалж аваад тавьчихсан л та. Тэгээд бараг жил гарны дараа ингээд яг авсан газраасаа одоо хамтран ажиллах санал авсан. Тэгээд тэр нь надад нэг юм өөрөө хэрэглээд үзсэн. Тэгээд мэдж байгаа учраас одоо ингээд хүлээн зөвшөөрж ингээд хамтран ажиллахад үнэхээр таатай санагдаж байна. Анх Next-ээс TCL брэндтэй хамтарч ажиллаж байгааг саналыг тавихад миний хувьд бас TCL брэндийг өөрөө зүгээс бас судалж үзсэн. Тэгээд TCL брэнд маань үргэлж шинэ технологиг эрэлхийлж баян зургуудаа ингэ шинжилдэг нь надад маш их таалагдсан. Тэгээд тийм ч учраас би TCL брэндтэй ингэ хамтарч ажиллахаар сонгосон байгаа. За манай өнөөдрийн челленж, өнөөдрийн дасгалаа маш амжилттайгаар давж чадлаа тий өнөөдрийн даалгавраар. За ингээд та бүхэндээ өнөөдөр цаг заваа гаргаад ирсэнд маш их баярлалаа. Бас манай
одоо өнөөдрийн хичээлд суусанд те маш их баярлалаа та бүхэндээ. За тэгээ өдөөгийн болтол манай TCL-ийн челленжид оролцсон бүх брэнд амбассадоруудаа баярлалаа. Өнөөдрийн бишиг манд өнгөөр дуусч байна. Баярлалаа баяртай. Зурагтын шинээрээ TCL